At the starting of the week, at Summit Talks, you'll hear them speak. It's only Monday. Negotiations breaking down. See those leaders start to frown. За ингээ бүгдээрээ сайн байцгаана уу та бүхэнд. За энэ харуулж байгаа байшин бол одоо манай удирдагч багшийн ийм хоёр давхар амны орон сууц байна. За бүх эрчим хүчний шийдлээ бол сэргийгт эрчим хүчээр бол шийдсэн ийм барилга байна. За тэгээд net zero carbon building буюу одоо хүлэмжийн ялгаруулалтгүй тэг эрчим хүчний хэрэглээтэй байшин гэж ойлгож байна. За тэгээд та бүхэнд танилцуулъя. За энэ дээвэр дээр нарны коллектор болон панель сурлуулсан байна те. За энэ дээвэр дээрх энэ дөрвөн ширхэг нэг арай өөр тустай өнгөтэй байгаа. За энэ дөрвөн коллектор бол ус халаадаг хэрэгцээний хадлуусан зориулсан коллектор байгаа. За хэрэгцээний хадлуусаа энэ дөрвөн коллекторосоо за давхар цахилгаан халаагуур ашиглаж халаадаг. За үлдсэн нь бол цахилгаанд зориулсан байгаа. За үлдсэн энэ хүү нарны панелуудаараа цахилгаан үйлдвэрлээд гэрийнхаа цахилгааныг хангадаг гэсэн үг. За тэгээд гэрийнхаа цахилгааныг хангаад илүү гарсан цахилгаанаа сүлжээнд нийлүүлдэг юм байна. За тэгээд та бүхэн ер нь сайн ажиглах юм бол энэ дээврийн шийдэл нь энэ хойд тал нь арай нэг жоохон бага зайтай, урд тал нь арай илүү зайтай байгаа зү талбайтай. За энэ талбай дээр бол ерөнхийдөө нарны панел хавтангуудаа бол байрлуулна гэж тооцсон учраас яг нөгөө ашигтай талбай нь арай илүү байгааг бас харж болно байшингийн шийдэл дээр. За тэгээд мөн энэ мини цахилгаан станц, нарны цахилгаан станц гэж хэлж болно. За манай багш өөрөө цахилгаан машинтай. За тэрэндээ зориулаад ингээд ийм тусдаа мини станц барьчихсан. За эндээсээ бол машина цэнэглээд явдаг. За мөн эндээсээ цэнэглэх үедээ цэнэглээд за үйлдвэрсэн цахилгаанаа бол аккумулятортой хоримтлуулад тий өөрийнхөө гэрийн цахилгаанаа хэрэглээд илүү гарах юм бол сүлжээнд нийлүүлэх ийм зарчмаар явагддаг байгаа. За эрчим хүчний нэг шийдэл юм байна. За дулаанаа тэгвэл яаж шийддэг юм бэ гэж асуулт байгаа тий. За дулаанаа бол Москва хот өөрөө өвлийн улиралд бол нар гарах нь бол төдийлөн ховор байдаг. Тийм учраас хэрвээ нарны хавтан ашиглаж байгаа тохиолдолд бол одоо үр ашигтай ашиглах ийм шаардлага үүсдэг. За энэ шаардлагын үндснээрээс бол энд та бүхэн харуулж байгаа энэ хавтгай коллектор байна. Дулаанд зориулсан дулаан үйлдвэрлэдэг гэсэн үг. За энэ коллектор маань дангаараа ажиллахгүй энэ коллектор маань дулаан хуримтлууртай хосолж ажилладаг газрын гүний дулаан хуримтлууртай 40 м3 дулаан хуримтлууртай. Яг энэ коллекторын арталд газар доор дулаан хуримтлуур байгаа гэсэн үг. За тэгээд халаалтын системийн шийдэл нь болохоор энэ коллектор болон газрын гүний дулааны бас насоостой давхар хамтарч ажилладаг. Газрын гүний дулааны насоос нь нэг 10 орчим киловаттын дулааны насоос байгаа. За яг энэ хүү байшин маань өөрөө л эрчим хүчний хэмнэлттэй гих тодтолтой байшин. За эрчим хүчний хэмнэлт гэдэг ойлголтыг бид нэр юугаар авч үздэг юм бэ гэхээр нөгөө 1 м2 талбайд ашиглаж байгаа эрчим хүчний хэрэглээгээр. За дулааны хэрэглээгээр за сүүлийн үед та бүхэн сонссон бах те нөгөө пассив барилга гэдэг. За пассив барилга гэдэг маань бол хамгийн бага эрчим хүчний хэрэглээтэй барилгыг пассив барилга гэдэг байгаа буюу 1 м2 талбайд 15 кВт-цагаас бага хэмжээний дулааныг хэрэглэдэг ийм байшинг пассив барилга гэдэг. За манай багшийн энэ байшин бол ер нь бол 37 кВт-цаг ийм хэрэглээтэй, жилийн хэрэглээтэй 1 м2 талбайтай. Ийм учраас за эрчим хүчний хэмнэлттэй буюу энэ A гэсэн үнэлгээтэй барилгад ороод явж байгаа. За ер нь бусад барилга одоо юу гэдгийг ямар нэг юм тооцоо судалгаа хийгээгүй зүгээр тоосхон блокон ч гэдэг юм уу тий амны орон сууцуд хүм байгаа. За тэдгээр маань бол ихэвчлэн бараг л 200 орчим 200-аас дээш буюу одоо энэ
эрчим хүчний хэрэглээ ихтэй буюу одоо энэ хэмнэлт багтаа гэсэн энэ англи руу ингээд ороод явж байгаа. За энэ баруун талд үзүүлж байгаа та бүхэн нь бол яг нөгөө дулааны аккумулятороос суйрлуулж байгаа хэсэг байна. За бидний судалгааны ажил, сүүлийн үеийн судалгааны ажил дээр бол одоо энэ дулааны аккумуляторт бол усыг ашигладаг л да. За тэгээд энэ усны температур ер нь хамгийн ихтэй хэдэн градус байх боломжтой юм бэ гэдэг юм судалгаа хийсэн. За тэгээд судалгаан дээрээс бол хамгийн ихтэй бол усны температур 83 градусаас их байж болохгүй. Хэрвээ үүнээс их байх юм бол одоо энэ тойрсон одоо дулаан тусгаарлах материал маань хийвэг ажилтанд орох учраас түүнээс илүү байж болохгүй гэсэн юм тооцоо гарч байгаа. За тэгээд энэ зурган дээр бол ерөөхдөө нийт 12 ширхэг юм нарны коллектор байна. Энэ бол анх суйрлуулсан зураг. За жил хагасан өмнө бол манай багш их дахиад нэг 6-аг бол нэмэлтээр суйрлуулсан. Нийтдээ 18 ширхэг болсон гэсэн үг. За тэгээд 3 жилийн хугацаанд бол энэ усны температур бол нэг максимум 78 градус бол хүрсэн байгаа. Та бүхэнд харуулж байгаачлаа энэ бол нарны панел. Тэгээд за яг одоо цас орж байгаа учраас бас дээр дээрх бүх нарны панелуудыг хаасан байна. Би та бүхэнд зургаар тайлбарлах болно. Хэдүүлээ ишигээ яваад багшийн машиныг харцгаая. Ингээд цахилгаан машин аваад цэнгэлээд явчихдаг. За ерөнхий машин байшингийн загварал юм байна. За ингээд нарныхаа халтангаар ашиглаад өөрөө ингээд машина цэнгэлээд явчихдаг. За нөгөө өвөл Москвад нар аягүй баг гардаг учраас дулаана. За одоо та бүхэнд танилцуулнаа. Нэрээ хөрхөн ийм хүлэмж хийн гэжсэн хийцэн байна энэ жил. За энэ хоёр талаараа юм нарны панелтай ийм хүлэмж хийсэн байна. За энэ коллектор маань бол ерөнхийдөө халаалтанд зориулсан. Тэгээд өвлийн улирал та бүхэн харж байгаачлан нар бол бас Москва төдийлөн сайн гардаггүй. Тийм учраас нарны коллектороо ашиглаад дулааны аккумулятортай. За яг энэ нарны коллекторыг яг одоо энэ хаацсан байгаа хэсэг дээр бол жижигхэн байшин байрна гэж төлөвлөсөн байгаа юм байлээ. Хай нөгөө нэг ийм их цас ордог учраас нөгөө температурын тахалтанд нөлөөлөд байгаа учраас дээдлийг нь хаах хэрэгтэй. Тийм учраас ингээд байшин байрна гэж төлөвлөсөн. За энэ доор бол 40 м3 дулааны аккумулятор байгаа. За дулааны аккумулятор нь ямар зорилттой юм бэ гэхээр за одоо хаврын ер нь бол өвөлтөө бол Москвад нар гарах нь айгүй хавар хэдхэн өдөр байдаг учраас хавар зундаа нараа ашиглаад одоо энэ дулааны аккумулятор тухсаа халаадаг гэсэн үг. Ерөнхийдөө нь улирлын шин чанартай дулааны аккумулятор ингээд хавар өвөлдөө бол өвөл зундаа. За дээрэс нь зунны төвшөд бас ингээд дулаанаа хадгалцдаг гэсэн үг. За энэ хадгалсан дулаанаараа бол гэрийнхаа дулааныг намрын улиралд бол ашигладаг. За намрын улиралд ерөнхийдөө 12 сарыг бол дуустал өнгөө эндээсээ дулааныг ашиглаад 12 сараас хойш бол бас дулааны насвастай газрын гүний дулааны насвасаа ашиглаад явдаг байгаа. За ийм хөөрхөн байшин. За манай багш бол бүх тооцоог нь бол өөрөө хийгээд тэгээд одоо ингээд ямар ч асуудалгүй сайхан амьдарч байна. За энэ зурагт бол та бүхэнд инженерийн шийдлийг харуулсан байна. За ерөнхий инженерийн шийдлийг бол би өмнө та бүхэнд танилцуулсан бараг ойлгомжтой байгаа. Ерөнхийдөө энэ дээр яг инженерийнхаа шийдлийг схемээр тайлбарлая. За нөгөө нэг дээр дээрээс нөгөө дөрвөн коллектор чинь нөгөө хэрэгцээний хаалуусыг ер нь хэрэгцээний хаалуусыг халаадаг гэсэн үг. За давхар нөгөө цахилгаан бойлертай гэдээ ярьсан тий. За халаалтын хувьд бол нөгөө гадаа байсан 12 одоо 18 болчихсон гэдэг байгаа нөгөө коллектор маань ингээд дулааныхаа аккумуляторт дулаанаа өгөөд улирлын шин чанартай. За энэ маань бол энэ дулааны насоостойгоо одоо ингээд хослоод ажилладаг. За дулааны аккумулятороос дулаан авж байгаа тохиолдолд бол дулааны насоос ажиллахгүй. За
дулааны аккумулятороос дулааныг авахгүй байгаа тохиолдолд бол насаасаа ажилуулад явдаг. За дулааны насвас гэдэг маань өөрөө нөгөө нам потенциалаас их усүр аваад ийм дулаан гаргадаг ийм тоног төхөөрөмж байгаа. Ерөнхийдөө нөгөө коэффициент шилжүүлэхийн коэффициент нь 3-аас 5 орчим бол байдаг. Тэр нь юу гэсэн үг юм бэ гэхээр 1 кВт-ийн цахилгаан хэрэглээд 3 кВт-ийн дулаан гаргах чадвар бүхий ийм тоног төхөөрөмж гэж ойлгож болно. За тэгээд ерөнхийдөө ингээд тосолж ажилладаг байгаа. Дулааны аккумулятороос дулааныг хангаж авах явцад бол ямар ч ашиглалтын зардал гарахгүй. Дулааны насвасаар хэрвээ хангаж байгаа тохиолдолд бол тодорхой хэмжээний цахилгааны хэрэглээ үүсдэгэ гэсэн үг эндээс. За тэгээд мөн нөгөө дээвэр дээр байсан нарны панелууд маань гэрийнхаа цахилгаан бүх цахилгаан хэрэгслийг бол ингээ хангаад явдаг. За сүлжээтэй хослолмол ажилдаг. За өөрхөө хэрэглээнд цахилгаанаа хангаад илүү гарснаа сүлжээнд өгөх зарчмаар одоо ингээ явдаг. За тэгээд сүлжээний тарифын одоо нөгөө нэг өөрчлөлтийг бас ашиглах боломжтой. Юу гэсэн үг гэхээр хямд үед нь сүлжээнээс бас худалдаж аваад өдрийн цагаар бол үнэтэй байх үед нь бол ингээ зарах боломжтой гэсэн үг. За энэ нь бол бас нэг талаараа нөгөө яг иймэрхүү сэргийг төрчин хүчийг ашиглаж байгаа тий одоо айл өрхийг бол дэмжсэн бас нэг хувилбар юм шиг надад санагддаг. За өөр техникийн шийдэл гэх юм бол бас рекуперацийн агааржуулалтын системтэй. За энэ нь ямар учиртай юм бэ гэхээр нөгөө нэг агааржуулалтын систем гэдэг чинь ердөөсөө л нөгөө гэрийн агаарыг цэлэх ийм үүрэг зориулттай төхөөрөмж байдаг шүү дээ тий. За энэ маань бол гэрээс гарч байгаа одоо бохирдсон агаарыг агаарын дулааныг ашиглаад гаднаас орж ирж байгаа цэвэр агаарыг бол ингээд халаадаг гэсэн үг. Рекуперацийн агааржуулалтын систем гэдэг маань тэрүүгээрээ бол одоо бас эрчим хүчний хяналттай тоног төхөөрөмж гэж бас явдаг байгаа. За тэгээд ерөнхий инженерийн шийдэл бол иймэрхүү зарчмаар бол яв. За энэ зурган дээр болохоор цахилгаан эрчим хүчний хэрэглээ болон за нарны панелийн цахилгаан эрчим хүч үйлдвэр хоёрыг харьцуулж харуулсан байна. Ерөнхийдөө жилийн хугацаанд ингээд аваад үзэхээр хэрэглээ болон үйлдвэр маань бол ер нь тэнцэж байгаа. Одоо хэрэглээнээсээ илүү бол гаргадаг гэж хэлсэн шүү дээ. Илүү гаргаад сүлжээнд нийлүүлдэг. За энэ зарчмаараа бол тэг эрчим хүчний хэрэглээтэй юм байрлага гэж үзэж байгаамаа. За ингээд доод хэсэгт орж ирсэн байна. За 10 кВт-ийн дулааны насвас газрын гүний дулааны насвас ашигладаг. За тэгээд мөн давхар цахилгаан халаагуураар хэрэгцээний алуусандаа ашигладаг. За бүх мэдээлэлээ ингээд програм дээр хадгалаад явдаг. Ерөнхий инженерийн шийдэл бол за энд бол та бүхэн харуулж байгаачлаа аккумулятор, инвертор харагдаж байна. За ингээд энд мөн рекуперацийн вентилятор мөн тавигдсан. Халуун агаараар ингээд явуулж байна. Нэр нэг сонирхолтой шийдэл нь энэ жил энэ бол дулааны панел, Joplin панел гэж нэрлэгдсэн. За дулаан гаргах боломжтой мөглийн улирал дулаан. За зуны улиралд бол хөрөх бас боломжтой. За энд айгүй олон тоног төхөөрөмжүүд байрсан байгаа учраас зуны улиралд бол хөрөх шаардлагатай байдаг. За тэгээд ингээд автомат харагдаж байна. За насвасны шийдэл за энэ хэсэг бол одоо нөгөө дулааны аккумулятор руу явсан хэсэг байгаа. За нэг юм байна. За ингээд миний бичлэг та бүхэн таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Ингээд энэ хүртэл үзсэнд баярлалаа. Баяртай.